За үзэгч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сэтгэл зүйн цагийн маань за шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ бас хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид бүхэн одоо хосуудын болон за ер нь хүмүүсийн дунд бол одоо энэ хайрын 5 хил гэж яг юу байдгийг за хайрын 5 хилээ бид бүхэн мэдснээрээ за хосууд гэлтгүү те одоо хүн болгон мэдснээрээ ер нь ямар одоо үр ашигтай байдаг юм бэ гэдэг энэ сэдвийн хүрээнд ярилцахаар бид нэр сэтгэл зүйч тэгш жаргалыг бас урьсан байгаамаа. Тэгэхээр бид бүхний урилгыг бас хүлээн аван хүрэлцэн ирснийг маш их баярлалаа. За намайг урьсан бас баярлалаа. За тэгэхээр хоёлаа бас одоо төрлийнхаа тий хамгийн эхний асуултаа мэдээж яг энэ хайрын 5 хил гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За энэ нь зөвхөн хосуудад л хэрэгтэй одоо зүйл юм уу тий энэ ер нь хайрын 5 хилийг мэдснээрээ ямар ач холбогдолтой юм бэ гэдэг энэ сэдвийн хүрээнд яриа гэж бодож байна. За тэгэхээр хайр гэдэг бол өөрөө нөгөө хүн төрөлхтний мөнхийн сэдв баг шүү дээ. Бүгд л хайр гэж юу юм бэ? Жинхэнэ хайр, хурамч хайр гэл ингээл ярьдаг. Гэтэл хайрын 5 хил гэдэг нь тэрнтэй юутай холбогдож байгаа вэ гэхээр хайрын 5 хил гэдэг нь хүний хайрыг мэдрэх тэр хэлбэр, арга тий хайрыг илэрхийлэх тэр хэлбэрийг л хайрын хил гэж нэрлэдэг байгаа. Хүн болгонд нэг өөр гэсэн юм хайрын хил байгаа. Энийг 5 хил байдгаа гэж үзээд байгаа. Тэгэхээр хайрын 5 хил гэдэг нь тухайн хүн хайрыг мэдэрдэг өөр юм төрлүүдийг хэлээд байгаа гэсэн. Илэрхийлдэг бас нэг өөр төрлүүдийг хэлээд байна гэж ойлгох нь. Яг тэр хэлээрээ л хайрыг мэдэрдэг. За одоо жоохон жишээгээр тайлбарлая л та. Хоёр хос байлаа гэж бодъё. Нэг нь хайрыг халбаг гэж боддог. Халбагыг хараал хайрыг мэдэрдэг. Тэгсэн нэг нь болохоор сэрэ гэж боддог. Тэгсэн халбаг гэж боддог хүн нь за энэ л хайр юм чинь гэх нөгөө сэрэ гэж боддог хүнд халбаг л өгөөд. Тэгэхээр яах вэ? Одоо нэг ойлголцож чадахгүй байх гэсэн. Тэр хүн хайрыг юусэн мэдрэхгүй байхгүй юу? Мэдрэхгүй. Энэ удаа яагаад надад сэрээ өгöd байгаа юм бол халуун өгöd байгаа юм бол гэдэг энэ зөрчил үүснэ гэсэн. Гэтэл өөрийнхөө хувьд хайр гэж боддог зүйлийг тэр хүнд өгөөдөлаа гэд нөгөө харилцагч нь хайрыг мэдэрнэ гэсэн үг биш. Хүн болгоны хайрыг мэдрэх хэл нь өөр байдаг талаар л энэ яриад байгаа гэсэн. Энийг мэдгүйгээс болоод хосуудын дунд ямар асуудал үүсдэг вэ гэхээр хайрандаа эргэлзэж эхэлдэг. Энэ хүн надад хайртай юм болов уу, хайргүй юм болов уу? Тэ? Миний хүсэж байгаа хайр халамжийг өгөхгүй байгаа учраас энэ хайргүй юм шиг байна. Гэтэл хайргүйдээ биш. Тэр хүний хайрын хэл ямар болох юм, ямар хэлээр хайрыг мэдэрдгийг гэдгийг мэдэхгүй байгаадаа л учир байгаа гэсэн. Тэгэхээр үл ойлголцох эсвэл ингээ хайр халамжийг мэдрэхгүй байх харилцаа хүрэхэд энэ хайрын 5 хэлийг мэдгүй байх гэдэг нь өөрөө нэлээд том нөлөө үзүүлж байдаг байх нэ. За тэгэхээр хайрын 5 хэл нь за ямар одоо 5 хэл байна вэ? За хайрын 5 хилээ яаж мэдэх вэ гэдэг зүйл бас гарч ирэх байх л та тий. За миний яг хайрын хэл юу юм бол гэдэг ч юм уу тий хүмүүсээс ч өөрөөсөө асуун штэ. Тэгэхээр яг хайрын яг ямар 5 хэлүүд байдаг вэ? Энийг нь задлаад үзвэл яг юу байх вэ? За энэ хайрын 5 хил гэдэг нь хаанаас улбаатай юм гэхээр Гэри Чапман гэдэг эрдэмтэн байдаг. Олон жил зөвхөн ингээ гэр бүлүүдтэй хосуучтай ажилласан эрдэмтэн сэтгэл зүйч одоо гэр бүлийн зөвлөх байдаг. За тэр хүн бол энэ хайрын 5 хилийг гаргаж ирсэн байна. За яагаад гаргаж ирсэн бэ гэхээр нэг хүнтэй ингээ уулзсан байгаа юм л да. Тэгсэн 3 удаа одоо харилцагчаас сольсон буюу одоо эхнэрээс сольсон баг. Гэхдээ арай л боллоо. За болчлоо. За энэ хүн л одоо миний хайрлах хүн байх. Энэ хүн л намайг хайрлах хүн байх гэдэг ингээд харилцагчаас сольсон ч гэсэн ерөөсөө сэтгэл нь ханахгүйсэн. Тэндээс хайрыг мэдрэхгүйсэн. Тэгсэн тэнд сулгаа явуулаад маш олон нөгөө уулзсан хүмүүстэй сулгаа явуулаад үзсэн чинь зүгээр харилцагчийнхаа хайрын хилийг л танаад мэджүүл тэр харилцагчийг солих шаардлага байхгүйсэн байхгүй. Тэгээд энэ олон хүмүүстэй уулзсны дараа хайрын үндсэн 5 хил байдаг юм байна гэдгийг гаргаж ирсэн байна. За ямар 5 хил байдгүй гэхээр урмын үг гэж. За урмын үг гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр дандаа амаар гарч байгаа тэр үгнээс хайрыг мэдэрдэг. Магтаал, сайшаал, өнөөдөр гоё хувцалсан байна, хөөрхөн байна, чамд баярлалаа гэх мэтчлэн тий. Амаар гарч байгаа тэр сайн сайхан үгээр хайрыг мэдэрдэг гэж. За нэг нь болохоор тусламж үзүүлэх гэж байгаа. Бодит тусламж үзүүлэх. За тэр нь юу хэлээд байна вэ гэхээр нэг тэр дээр байгаа юм аваад өччих. Тэ? За хэрэгтэй байгаа нэмнэр нь жижигхэн туслаад өччих. Ажлаа хийгээ сууж байхад нэг жижигхэн цай аваачаад өччих. Ийм өдөр тутмынхаа жижиг үйлдэлүүд дээр тусламж үзүүлэхэд хайрыг мэдэрдэг гэнэ тэр хүн. За тэгтэл өөр нэг төрлийн хэл байгаа нь биеэр хүрэлц гэж байгаа байхгүй. За тэр нь яаж яах вэ гэхээр тухан дээр нь үнсэх, нуруунд нь хүрэх, зүгээр нурууг нь нийлж өгөх, тэ? Ер нь тухайн хүнтэй биеийн хувьд ийм ойрхон байхад тэр хүн хайрыг мэдэрдэг. Гэтэл энэ одоо хэлийг нь ойлгохгүйгээс болоод маш хол хүндий, за баг үнсдэггүй, тэрвэрдэггүй те эсвэл тайвшруулдаггүй, за хөтөлцдэггүй ч юм уу иймэрхүү болоод эхлэх юм бол тэр хүн тэр харилцаанаас хайрыг мэдрэхгүй болж эхэлнэ гэсэн үг байна. За дараагийн нэг төрлийн хайрын хэл байгаа. За тэр нь болохоор чанартай цаг гаргах гэж. Зөвхөн хоёулахна.
Бид нар чинь хамт байж байгаа гэж хэлчихэд утсаа авахаал өөр юм яриад зургатаа үзэл ингэдэг бол энэ цагийг тэр хүн бол ерөөсөө чанартай цаг гэж хүлээж авахгүй. Одоо тэр цагаас бол тэр хүн хайрыг мэдрэхгүй гэсэн. Яг тэр хүн 100% анхаарлаа одоо хандуулаа тий юу мэдэрч байгаа, юу болж байгаа, юу бодож байгаа, юу хүсэж байгаа тий сүлээд мэдрэмж нь ямар байгаа гэдгийг одоо ойлгож яг тэр хүн 100% анхаарлаа одоо хандуулах тэр мөчийг хэлээд байгаа гэсэн. Энэ заавал урт байх албагүй. 5 минут, 10 минут, 20 минут тий байхад хангалттай гэсэн. Тэгэхээр энэ цаг байж ижил тэр хүн хайрыг мэдэрдэг гэсэн. За ийм хайрын хилтэй хүнд одоо юу ч гэдэг учир зүггүй бэлэг явуулаад тий сая сарнаа явуулаад тэглээгээд энэ хүн хайрыг мэдрэхгүй гэсэн үг байна. Тэр чанартай цагийг л гаргахгүй байгаа. За тэгэхээр энийг бодох хэрэгтэй болж байгаа тий. За чин сэтгэлийн бэлэг гэж байгаа дараагийн хэлэн. За энэ хайрын хил нь ямар утга учиртай юм бэ гэхээр жижиг ч хамаагүй бэлэг авж ижил хайрыг мэдэрдэг. За жишээлбэл одоо бэлэг гэхээр заавал материалын зүйл байх албагүй гинэ. Би чамд одоо 20 минутыг өөрийгөө одоо хэрэглүүлье, ашиглуулъя. Би чамд өөрийгөө бэлгэлье, тэ? Одоо чи гэрийнхээ ажлыг хамт хийхийг хүсэх юм уу? Юу хиймээр байна? Гэтэл ерөөсөн юм жижигхэн ийм зүйл дээрээс чин сэтгэлийн бэлгэн дээрээс хайрыг мэдэрдэг гэж байгаа юм. Энэ заавал материалыг байх албагүй. Гэтэ энэ төрлийн хайрын хэлтэй хүмүүс хамгийн гол нь намайг хэр сайн мэдэж, миний дуртай зүйлийг, надад чухал зүйлийг хэр сайн мэдэж бэлэг өгж гинэ гэдэгт л анхаардаг. Түүнээс биш машин өгж гэнэ үү, байр өгж гэнэ үү, сарнаа өгж гэнэ үү, эсвэл жижигхэн чихэр өгж гэнэ гэдэг хэмжээнд нь бол анхаардаг байна. Тэгэхээр бэлэг авч ижил хайрыг мэдэрдэг гэсэн үг. Энэ төрлийн хайрын хэлтэй хүнд баяраар л нэг сарнаа хальт цухуулгаал ах юм бол энэ хүн ч өөр нь надад хайргүй шинжтэй юм байна гэд маш их юм эргэлзээтэй байна гэсэн. Тэгээ хосын харилцаанаас юм сэтгэл ханамжийг мэдрэхгүй олж эхэлдэг байна шүү дээ. За ингээ ийм 5 төрлийн хайрын хэл байгаад байна. Тэгэхээр яг тухайн хүний тэр хайрын хэлийг мэдчихэж тэр хэлээр нь л ярихгүй бол тэр хүн хайрыг мэдрэхгүй гэсэн үг. Хайр гэдэг чинь өөрөө мэдрэгдэжээж тэгээд хожим нь ингээ урт хугацааны шийдвэр болж иж ингээд яг жинхэнэ хайр болж байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэгдэхгүй байх юм бол тэр чинь удаан хугацаанд ингээд нөгөө сарниж явсараад энэ нь хайр биш болж хувирна гэсэн. Тэгэхээр хайрыг илүү удаан хугацаанд мэдрүүлэхийг хүсэж байгаа бол одоо хайрын 5 хэлийг таньж мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө хосын болон өөрийнхөө. За одоо жишээлбэл одоо миний хувьд яаж исэн бэ гэхээр найз залуугийнхаа хайрын хэлийг мэдгүйгээс болоод одоо би миний хувьд гэвэл одоо хайрын хэл бол надад ингээд жижигхэн юм дээр туслал би амар баярлалтай байхгүй. Яа үнэхээр их баярлал. Гэтэл бэлэг мэлэг сэлмэлэн би баярлалтгүй ядаргаа одоо дим юм үржлээ баг угааны бодоол те. Тиймэрхүү баг тооцоо хийгээл хэдэн төгрөг үрцэн байна гэж бодож юмудаа л тэгээд байдаг байхгүй. Тэгсэн чинь зүгээр л манай нөхөр надад нэг юм ажил хийгээл амар ингээд завгүй сууж яхад нэг цай хийгээд өгөөд нэг кофе бэлдэж өгөөд бүлээ усуугаараа хараа. Тэгээ шингийн мавгаараа гэл авчраад өгөхөд би ингээд маш их хайрыг мэдэрч байгаа байхгүй. Тэгсэн би өөрөө ийм хайрын хэлтэй болохоор нөхрийгөө тийм хайрын хэлтэй гэж бодоод би нөхөртөө ингээд туслах гэдсэн чинь манай нөхрийн хайрын хэл тийм биш байсан. Манай нөхрийн хайрын хэл болохоор юу байсан бэ гэхээр юм магтаал, урмын үг гэх. Гэтэл би тэрийг нэг өөрөө тийм урмын үг мөгөнд ингэж одоо хайрыг мэдэрдэг учраас өөршгөл юм бодоод исэн байхгүй. Гэтэл миний харилцагч надаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж таарж байгаа. Тэгээд тэрийг мэдснээс хойш битээр ингээд хайрын хэлний тест байдаг байхгүй. Тэрийг ажиллаж үзээд тэгээд ярилцаж үзээд чиний хайрын хэл юм байна, миний хайрын хэл юм байна. Тэгээ би аль болох чиний хайрын хэлээр хайраа илэрхийлэхийг хичээд ингээд тохиролцоод би бинийг ойлгоод эхэлсэн чинь бүтээрээ харилцаа маш сайн ойлгомжтой. Одоо өдөр тутмынхаа хамтын амьдрал донд хайрыг маш их мэдэрч байгаа гэсэн. Энийг мэдгүйгээсээ болоод яг үнэндээ одоо хайргүй юм шиг тэр мэдрэмжийг төрүүлээд гэж ойлгож мэдхгүй байгаа. За тэгвэл одоо яаж мэдхийн тулд бол за ингээд одоо сошиалар сонжоо ч юм уу бүгэлж болж гин хоорондоо ярилцаж болж гин тий. Гэтэ хамгийн гол нэг зүйл нөгөө одоо тухайн харилцагч гэхээс илүүгээр за би өөрөө миний яг хайрын хэл юу юм болоо гэдэг зүйлийг бас айгүй мэдэх нь чухал юм шиг санагдлаа тий. Хоёр талын харилцагч хоёулаа л хайрын хэлээ мэдлэх нь их чухал. Тэгвэл эн чинь хайр гэдэг чинь өөрөө өгүүлчиж авалцах процесс болоод байгаа байхгүй тий. Нэг талаас өгөөл авах ш өгүүлчиж авалцах юм харилцан процесс болоод байгаа. Тэгэхээр хоёулаа хайрын хэлээ мэдэх нь чухал. За хайрын хэлний талаарх тестүүд интернетэд ер нь бол байдаг. Манай дотоод луужийн сэтгэл зүйн төвгээд пэйж дээр хайрын хэлийг тодорхойлох одоо юм аль бие осны одоо баталгаат тест нь бас байгаа. За тэрийг ороод та бүхэн бүглэж үзээд хайрын хэлийг тодорхойлж болно. За нэг бол хайрын хэлнүүдэд жигсааж бичиж байгаа 5 хайрын хэл байгаа. Хоорондоо ярьж байгаад оноо өгч болно.
Ихэвчлэн би юу хийхэд чи хайрыг мэдэрдэг вэ гэж хайртайсаа асууж агаад тий ийм зүйлийг хийхэд гээд хамгийн өндөр оноо авж байгаа хамгийн их одоо тохирж байгаа нь болохоор таны одоо хамтрагчийн хайрын хэл зөнхлөх хайрын хэл байна гэсэн. Тэгэхээр яг энэ 5 хайрын хэлээр хүн аль альнаар нь хайрыг одоо мэдэрч болно. Гэтэл тэр тураас хамгийн их зөнхөлж хайрыг мэдэрдэг нэгээс 2 хэл байдаг. Бахан шүү дээ. Энийгээ ярилцаад зарим үед би энэ хэлээр ойлгодог юм байна. Зарим үед би энэ хэлээр ойлгодог юм байна гэдгээ тань ч мэдэх хэрэгтэй л болж байна гэсэн. Би бас яг энэ хайрын хэлтэй холбоотой нэг зүйлийг сонсч ирсэн нь яг нөгөө гүнзгийд дурлахаараа яг ингээ харин бүх 5 хэлэн л надад байгаа юм шиг мэдрэмжийг өрн хүмүүст өгдөг гинэ. Яг ингээд нэг энгийн одоо дурлаагүй ч юм уу байгаа үедээ за магадгүй одоо хостой болоогүй эсвэл одоо ажлын хамтрагч ч юм уу тий энэ зүйлүүдтэй би ингээд яг яаж хандаад байна ч гэдэг юм уу. Энэ зүйлээ бас ингээ өөрөө жоохон ажиглах хэрэгтэй байдаг юм байна л да. Яг тэгэхээр бас нөгөө одоо тэрийг мэдхийн тулд заавал гүнзгийд дурлаал ч юм уу эсвэл яг нэг хостой болчоод би харин 5 хэлээ мэднэ гэж бас нэглэр ойлгож болохгүй юм шиг санагдсан л да. Тийм. Яг үнэ хайрын хэл гэдэг чинь зөвхөн хосын харилцаан дээр илрээд байгаа юм биш. Яагаад өнөөдөр зөвхөн хосын харилцаан дээр яриад байгаа вэ гэхээр тэнд илүү их нөгөө тод томруунаар мэдрэгддэг байгаа байхгүй. Гэтэл эцэг эхтэйгээ ажлын хамтрагчтайгаа тий бүхий л харилцаан дээр энэ хайрын 5 хэл аль алин дээр нь одоо тусгагдчихэдэг гэсэн. Тэгэхээр юу ч гэдэм дэ бусад хүмүүстэй харилцаан дээр та одоо хүмүүс танд юу хийж өгвөл ямар үйлдэл хийвэл танд ийм таатай, сэтгэл ханамжтай, таны хайрын сав дүүрж байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг вэ гэдгийг л ажиглана гэсэн үг. Тийм заавал хостой олоод хайрын одоо хэлээ мэдэрээ гэсэн юм байхгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр цэм одоо өсвөр насны охтууд хөвгүүд маань бол бусад хүмүүс надад яаж хандахад тий гэр бүлтэй болоогүй байгаа хараахан хостой болоогүй байгаа залуучууд ч гэсэн ийм арга замаар мэдж болно гэсэн. Ер нь маш сонирхолтой асуулт байна. Энэ асуултыг асуусан чи би бүр хариулмаар санагдчихлаа. Тэгэхээр яг танаа дотоод л жан одоо сэтгэлийн төв дээр ч гэсэн яг ингээ хосууд бол маш их ирж байгаа тий. Харин 5 хэлийг мэддэг ч хүмүүс ирж байгаа, мэдхгүй ч хүмүүс ирж байгаа, анх сонсож байгаа хүмүүс ч магадгүй бас ирж байгаа болов гэж бодож ин л да. Тэгэхээр яг ингээ хосуудад гарч байгаа төгөөм бол асуулт нэг танаас юу асуудаг вэ? За энийг яг харин 5 хэлийг мэдснээрээ тухайн хосууд бас ямар өөрчлөлт юу гардаг вэ? Үндсэндээ хосуудад маань нийтлэг тулгамдж байгаа асуудал нь хайрын 5 хэлээ мэдэхгүй байна тийм үү. За тэрнээс гадна яг юм тусдаа сэтгэл зүйн асуудал байгаад одоо харилцааны хувьд хүнд байдалд байгаа хүмүүс байна л та. Тэгэхээр яг зөвхөн хайрын 5 хэлтэй холбоотойгоор ингээд тайлбарлах юм бол ихэвчлэн одоо би ерөөсөө ойлголцохгүй байна. Энэ хүнээс хайрыг мэдрэхгүй байна. Энэ хүн намайг ойлгохгүй байна гэсэн асар их юм гомдлууд тээсэн байдаг байхгүй. Тэгээд хайрын 5 хэлээ мэдсэний дараа яагаад гомдоод байгааг нь ойлгосон. Яг хэрэгтэй байгаа зүйлийг нөхгүй хажууд байгаа халбгаа сэрээгээ өөрийнхөө бөгмөр байгаа зүйлийг л өгөөд байх нь энэ хайр биш юм байна гэдгийг ойлгосноор яах вэ гэхээр яг шалтгаан нь энэ байж одоо эсвэл надад хайргуудээ ч юм уу надад дургуудээ ч юм уу тий одоо ийм үйлдэлийг гаргаагүй байгаа юм байна. Тэгээ эсвэл ингээд одоо зарим хүмүүс үл энэ хүн жоохон сэтгэл зүй өөрчлөлттэй юм бах та тий хайрыг би ингээд ах чи яагаад хайр мэдрэхгүй миний сэтгэлийг үнэлэхгүй байгаа юм болоо гэж бодоод байхгүй. Гэтэл хүний сэтгэлийн одоо сэтгэлд чухал зүйл нь өөр гэдгийг бид нар яг энэ дээрээс ингээд бодоод эхлэхээр гэр бүлийн харилцааны асуудал үндсэндээ шийдэгддэг тий. Тэр том асуудлууд тусдаа шийдэгдэх боловч харин 5 хэлтэй холбоотой асуудал бол маш энгийнээр одоо шийдвэрлэгдэх боломжтой. За тэгээд хайрын 5 хэлээр зүгээр мэдчихээл асуудал шийдэгдэхгүй л тий. Энийг хөвшил олгох хэрэгтэй тий. Энэний төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгэхээр хайр гэдэг зүйл одоо юу ч гэдэг нэг удаа шүдэнд зураад гал асаачаал тэр нь ингээд байн гасаад байхгүй шүү дээ. Энийг бид нэр дандаа ингэж нөгөө дээрээс нь гал нэмжих хэрэгтэй. Тэгжээж эн чинь илүү юм бат бөөх юм одоо маш том галын наадам шиг таны гэр бүлийн амьдрал те таны хосын амьдрал илүү их цэцэглэх хөгжих боломж нь бүрдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хайрын 5 хэл дээр ч гэсэн та мэдчихээл би юм байна чи тийм юм байна гэж мэдчихээл энэ хангалттай биш. Асралтгүй насан туршийн хичээл зүтгэл бас байх хэрэгтэй. Тэгжээж таны хосын харилцаа илүү сайн сайхан болно гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй болж таарч байгаа тийм. За тэгэхээр одоо юу гэдгийг ингээ хайрын 5 хэл гэдэг зүйлийн талаар бол хоёлаас ингээ ярьлаа шүү дээ тийм. Тэгэхээр бас нэг зүйл нь энэгшил гэдэг зүйл байгаад байдаг л та. Тэгэхээр энэгшил гэдэг зүйл нь яг юу хэлж ийн вэ? За энэс хосуудад одоо ямар үр нөлөөтэй вэ?
За энэгшил гэдэг нь хин нэгэнтэй тухайн хүн хин нэгэнтэй сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоохыг энэгшил гэж нэрлэдэг байна. За энэ хаанаас үүсдэг вэ гэхээр Джон Боулби гэж сэтгэл зүйч судалсан байдаг. Энэ энэгшлийг анх гаргаж ирсэн судлаад дэлгэрүүлээд дэлхийн нийт одоо хүлээн зөвшөөрж байгаа. Тэр энэ дээр юу яригддаг вэ гэхээр хүүхэд бага байхдаа эцэг их асран хамгаалагчтайгаа сэтгэл хөдлөлийн хувьд ямар холбоо, ямар харилцаа тогтоосон түүнээс хамаараад 4 төрлийн энэгшил тогтдгоо гэж үздэг. Тэгээ энэ энэгшил буюу тэр сэтгэл хөдлөлийн хувьд бусадтай одоо холбоо тогтоож харилцаа тогтоох энэ чадвар нь хосын харилцаанд хамгийн гүн гүнзгий нөлөөлдөг. Яагаад тэгдэг вэ гэхээр хосын харилцаа чи юм зай байхгүй. Бүр маш нарийн тий бие биенийхээ алдаа оноо бүх юмыг мэддэг тий. Бараг бид нар аав ээжээсээ илүү нарийн энд нь чухал зүйлсээ хуваалцдаг ийм харилцаа байхгүй. Яг энэ харилцаан дээр энэгшил маш чухал нөлөө үзүүлээд байдаг. Тэгээд одоо тухайн хүний энэгшил ямар байгаагаас шалтгаалаад бид нар тэр гаргаж байгаа бүр юу болоод байгаа юм бэ? Энэ хүн яагаад тийм үйлдэл хийж байгаа юм бэ гэж бүр ойлгогдмааргүй үйлдэлийн цаана энэ энэгшил байж байгаа. Тэгэхээр энэ энэгшилтийг бид нар ойлгочих юм бол тэр хүний энэгшилтэй холбоотой асуудлаа тухайн хүн мэрэгчлэлтэнд хандаад шийдэх тий баг багаар бие биендээ хугацаа өгөөд бие биенийг ойлгоод харилцаагаа илүү юм эрүүл болгох боломжтой. Ийм одоо нөхцөл байдал нөлөөлдөг гэсэн. Хэрвээ та одоо энэгшилтэй холбоотой асуудлаа мэдгүй нөгөө хүнийхээ энэгшлийг ч мэдгүй ч юм байх юм бол тэр үл боллоо. Таны хүүхдийн энэгшил бас тийм одоо сайн тогтохгүй гэсэн. Тэгэхээр зөвхөн хоёрын харилцаа төдийгүй хүүхдийн чинь одоо энэгшилтэд хүртэл одоо хоёрын энэгшил ямар бах бие биенийхээ энэгшилтэй холбоотой асуудлыг шийдсэн үү, ойлгодгүй, хүлээн зөвшөөрдгүү те гэдгээс хамаарч идэг гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэгшилт бол нэлээд чухал хүчин зүйл. 0-3 наснд үндсэндээ энэгшил аль хэзээний тогтцсон байдгаа гэж үздэг. Аль хэзээний бага наснд нь тогтдог байх нь шүү дээ тийм ээ. Тэгээд цаашдаа бусадтай одоо ямар харилцаа тогтоох вэ? Сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий холбоо тогтоож чадах юм уу? Үгүй мүү гэдгийг энэ шийддэг гэсэн үг байх нь. Тэгэхээр энэгшилтийн бас яг 4 зүйл байдаг гэж та ярьж байна тийм. Яг ямар 4 зүйл ер нь хүчин зүйлүүд байдаг юм бэ? За 4 төрлийн энэгшилт байгаа. За эхнийх нь бол яг аюулгүй энэгшил гэж байна. За энэ бол хамгийн одоо эрүүл энэгшил гэж болно. Эцэг эхэн хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгодог, ярилцдаг, аюултай үед нь очиод тайвшруулдаг, тэр аюулаас холдуулдаг тий. Хүүхэд ингээд хайр, халамж, аюулгүй байдлыг мэдэрч өсөх юм бол хүүхэд ийм энэгшилтэй болно гэсэн үг. За ийм энэгшилтэй хүн ер нь одоо хосын харилцаанд ямар хөө байр суурьтай байх вэ гэхээр харилцаагаа эхэлж чаддаг, дуусгаж чаддаг тий. Тэгээд хэн нэгэн байхгүй байсан ч ганцаараа байж чаддаг тий. Хин нэгнтэй байж ижил үн цэнийг мэдрэхээ дайраад тахгүй гэсэн үг байна шүү дээ. Ганцаараа байсан ч эрхчлөөтэй, баяр хөөртэй амьдарч чаддаг байна. За тэрний хажуугаар хин нэгнээс юм хамааралтай, хит хамааралтай байгаад байхгүй. Хэл хүүгээ хэлээ тохирохгүй харилцагч байвал үгүй гэдгээ хэлж чаддаг. Тэ? Харилцааг эхэлж чаддаг, дуусгаж чаддаг. Тэ? Тэгээ өөртөө ихтэй өөрийгөө илэрхийлж чаддаг. Харилцаанд нь ямар нэг асуудал гарах юм бол тусламж дэмжлэг хин нэгнээс хүсч чаддаг. Ийм төрлийн одоо болж эхэлдэг гэсэн болдог гэсэн. Тэгэхээр энэ хосын харилцаанд энэ төрлийн энэгшил байх юм бол маш сайн. Тэгээ яг судалгаагаар бол нийт хүн амын нэг 60 орчим хувь нь ийм одоо төрлийн энэгшилтэй байдгаа гэсэн ийм судалгаа бас байдаг байна. Тэгэхээр үүнд яг дийлэн хүмүүс бол ийм төрлийн энэгшил тогтдог гэж ойлгох нь шүү дээ. Тийм. Тэгэхээр яг энэгшил гэдэг нь бол яг тгээс 3 наснд л ер нь тогтдог. Одоо хүчин зүйл гэж ер нь ойлгож болох юм шүү дээ, тийм. Энэ нь бол ингээ явц тундаа өөрчлөгдөхгүй гэдэг зүйл бас байх уу? Өөрчлөн гэхээс илүүтэй энийгээ ойлгоод би яагаад ийм үйлдэл гаргаад байгаа юм гэдгээ ойлгоо, таньж мэдээд хүлээн зөвшөөрөөд энэнтэйгээ одоо эвлэрээд ингээд эрүүлэр амьдрахад бид нар суралцсан л гэсэн үг. Ингээд байгаа нь одоо би хин нэгнээс зайлсхийгээд байгаа нь миний энэгшилтэй холбоотой юм байна. За энэ нь одоо юу ч гэдэг ертөнцийн үнэн биш юм байна. Тэгэхээр би энэ дээр яаж ажиллах вэ? Гэ өөр дээрээ ажиллана гэсэн үг. Энийг өөрөө ойлгох нь л асар чухал болж таарад байгаа юм л та. Түүнээс биш одоо юу ч гэдэг огт анханасаа л эрүүл энэгшилтэй байсан хүн шиг одоо ингээл бүрэн дүүрэн өөрчлөгдөх ч юм уу тийм байх бол боломж бага. Гэхдээ бид нар хичээл зүтгэлээр өөрчлөх боломжтой л гэж үзнэ. Тийм. За тэгэхээр ингээд асуудын одоо хувьд бол мэдээж хоёул яг гол хүчин зүйлийн талаар ярьлаа шүү дээ. Харин хэл,
За энэгшил гэдэг бол маш олон одоо хүчин зүйлүүд байгаа шүү дээ. За үүнээс бид бол өнөөдөр яг хайрын хил гэж юу хэлээд байгаа, энэгшил гэдэг яг юу хэлээд байгаа, хайрын хилийн мэдснээр асуудын хувьд одоо ямар одоо өрнөлөө байгаад байгаа юм бэ гэдэг энэ зүйлүүдийг ер нь ярьж ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр өөр одоо бас яг энэ хоёроос өөр яг одоо гол хүчин зүйл гэвэл яг таны хувьд юу гэх вэ? Бас мэдэж авал тий бас энэ дээр л анхаарчвал гэдэг зүйл байдаг шүү дээ. Тий. За энэгшлийн үндсэн 3 төрлөө ойлоод хэсгээд яриа тий. Одоо сая би нэг төрлийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэгшил хайрын хилээс гадна хүүхэд насны сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн шарах бас одоо их нөлөөлдөг. Санаатай санамсргүй байдлаар бие биенийхээ сэтгэлийн шарахын одоо хөндөх харилцаж явах үе тий. Тэхийн бол ер нь харилцаа одоо тисч үлдэхэд асар хэцүү болдог байхгүй юу. Тэгэхээр одоо хайрын хилийг мэддэг бах, эсвэл энэгшлээ мэдээд энтэйг одоо хүлээн зөвшөөрөөд бие биенээ ойлгодог байхаас гадна хэрвээ та хосын харилцаагаа, гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгахыг хүсэж байгаа бол таны хүүхэд наснд ямар нэгэн сэтгэлийн гэмтэлтэй, сэтгэлийн шарах байна уу гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар хамгийн ойр дотны харилцаанд л энэ сэтгэлийн шарах сэтэрдэг. Тэгээ хүн бол харилцаанд эдгэрдэг, харилцаанд өвддөг хүний сэтгэл. Тэгэхээр бид нар нөгөө харилцаагаараа тэр хүнийг эдгээхэд суралцахын тулд өөрөө одоо эдгсэн байх шаардлагатай. Эдгсэн хүн л бусдыг эдгээхэд тэр эрүүл харилцаа тогтооход нөлөөлж чадна гэхээс биш өөрөө сэтгэлийн шарахтай хүнийхээ шарахыг дандаа хүнддэг байх нь шүү дээ. Тэгэхээр үндсэндээ энэ одоо хүүхэд насны сэтгэлийн шарах ямар нэг тодорхой гэмтэл байгаа бол энийгээ ангаах, эдгээх нь бас таны хариуцлага болж таарч байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгснээрээ таны хосын болоод ирээдүйд одоо таны хүүхэд болж төрөх тэр хүүхдүүдийн сайн сайхны төлөө маш том хөрөнгө оруулалт байх нь. Тийм. За нэмээд нөгөө энэгшлийн үлдсэн 3 төрөл байгаа шүү тийм ээ. За дараагийн нэг энэгшил нь болохоор төгшүүртэй энэгшил гэж байгаа. За төгшүүртэй энэгшил гэдэг нь ямар хүүхэд одоо ийм төгшүүртэй энэгшилтэй болох уу гэхээр эцэг их нь удаан хугацаагаар орхиж явсан. Хол байсан. Хизээ ирэх нь тодорхойгүй. Гинт хаяа явцсан. Тийм нөхцөл байдалд хүүхэд төгшүүртэй энэгшилтэй болох магадлал өндөр байдаг гэж үздэг. За төгшүүртэй энэгшилтэй хүүхэд бол бага наснд яаж мэдэгдэх вэ гэхээр ээж аав нь холдоод буцаж ирэхэд нь тайвширдаг. Ингээд уг нь бол эрүүл энэгшилтэй хүүхэд бол ээж аав нь буцаад ирэхэд ингээд ээж аавгаа хараа тайвширдаг байхгүй. Гэтэл тайвширахгүй ингээд маш их төгшүүртэй айцтай ууртай уйлаал ингээд бүр ээжээсээ салчаал ээж аавгаа өөрөөсөө холдуулахгүй ингээд нам барьчаал тий иймэрхүү байдалтай бага наснд бол ингэж илэрдэг. За хосын харилцаанд бол яаж илэрх вэ гэхээр төгшүүртэй энэгшилтэй хүн бол харилцагчийн араас маш их хөөцөлдөнө. Тэгээд одоо хин нэгэнтэй үерхэх юм бол маш их орхигдох үе, хаягдах үе, надад хайргүй байх үе, намайг хуурах үе гэдэг ийм айдас маш их байна гэсэн үг тийм. Тэрнээсээ болоод араас нь байн хөөцөлдөг тийзээ ярих уу, яах уу, тэ чи яаж юм хаа нэвжээ ингээл байн хөөцөлдөг бол ингээл тэгэхээр хартай ч юм шиг тийм иймэрхүү нөхцөл байдал ингээд үүсэж эхэлдэг байна шүү дээ тийм. За нөгөө талаараа бас зарим төгшүүртэй энэгшилтэй хүмүүс хин нэгэнд хаягдах үедээ орхигдох үедээ гэдгээс зайлс хийхдээ хин нэгэнтэй харилцаа холбоо тогтоохгүй байх тохиолдол яг таны хэлсэн шиг бас байж болно гэсэн үг. За дээрэс нь төгшүүртэй энэгшилтэй хүмүүс бол ийм татгалцсан хариуг сонсож хүлээж авахд бол маш хүнд байдалд ордог. Байх нь тэгээд ер нь бол дандаа харилцаа нэг талаас явсаар нь байгаад нөгөө хүнийхээ араас гүйсээр нь байгаад ер нь харилцаа жоох юм онцгүй төлөвт очсон байх нөхцөл байдал ингээ үүсдэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр төгшүүртэй энэгшил бол айгүй төвхтэй. За тэгээд дээрээс нь төгшүүртэй энэгшил яадаг вэ гэхээр хин нэгнээс салчаал дараагийн хүнтэй шууд ингээд нөгөө нэг харилцаа холбоо тогтоох магадлал өндөртэй. Яагаад гэхээр ганцаараа байх нь тэдний хувьд маш их хэцүү зүйл. Ганцаараа байх гэдэг бол аюултай зүйл. Ганцаараа байхаас маш их айдаг тийм учраас гис харилцагч болж авахыг л бодоод байгаа байхгүй. Ууг нь бол харилцагчаа солилоо гэд асуудал шийдэгдэх биш тэр нь өөрийнхөө сэтгэл зүйд нь байгаа тодорхой асуудал байна. Энэгшилтэй холбоотой илэрж байгаа юм шинж тэмдгүүд байна гэдгийг хүн өөрөө ойлгочих юм бол харилцагч солилоо гэд нэмэр байхгүй гэдгийг бас л ойлгох хэрэгтэй болж таардаг гэсэн. Тэгэхээр ер нь л бид нар харилцагч солино гэхээс өмнө өөр төр ажиллах хэрэгтэй. Бид нар чи ерөөсөө харилцагчд асуудал байна гэж ихэвчлэн бодоод байдаг. Таарахгүй байна, тохирохгүй байна гэдэг ойлголтыг ярьдаг шүү дээ. Мэдээж яг үнэхээр таарахгүй байх тохиол байж болно. Гэхдээ ер нь та альва харилцааг таслах зогсоохоос өмнө надад ямар асуудал байна, би ер нь яагаад миний дотор ямар асуудал байна гэдгийг маш сайн бодох хэрэгтэй гэсэн. За тэгээд төгшүүртэй энэгшилтэй бол хосын харилцаанд ингэж ханддаг бахан. Таны эргэн тойрны хүмүүс байгаа бол
Тэ ийм хүмүүс бол түгшүүртэй энэгшилтэй байх нь гэдгийг бодгоно. За зайлсхийх энэгшил харилцаанд, хосын харилцаанд яаж нөлөөлдөг вэ гэхээр зайлсхийх энэгшилтэй хүмүүс одоо яаж бий болдгийг бүгдээр эхлээд яриа л та. Зайлсхийх энэгшилтэй хүмүүс бол үндсэндээ хит ийм хүйтэн хүндий юм шиг за эсвэл хит их хянах тэ хүүхдийн ингээд бүх үйлдлийн загаа тэгж суу, тэгж бос, тэгж хүнтэй минь гэхэд хит их хяналтанд байсан хүмүүс бас нөгөө нэг одоо хайр гэдгийг хяналт юм шиг мэдрээд тэгээд тэр хяналтнаас ингээд зайлсхийдэг болчдөг. Тэгээд одоо зайлсхийх энэгшилтэй хүмүүс хосын харилцаанд яадаг вэхээр би ганцаараа ч амьдарчин эр хүнтэй хөнгөө амьдрнаа тий. Хосын харилцаач тийм чухал биш шүү дээ гэх мэтчлээ ингээд бодож байгаа. Гэвчиг хүнд ингээд хин нэгнээр хайрлуулах тий ийм хэрэгцээ байгаад байгаа шүү дээ. Дотроо маш их одоо ганцаардж байгаа хин нэгнээр хайрлуулмаар байгаа хэрнээ хин нэгэн ойртоод ирэх үед нэг л зайгаа барьчихдаг тий. Түлхэж эхэлдэг. Тэгээд өөрийгөө одоо дотроо юу бодож байгаа мэдэрч байгаа вэ гэдгийг илэрхийлэхгүй одоо ингээд нэг юм хаалттай. Тэгээд нэг тийм нөхцөл байдал одоо хосын харилцаанд үүсэж эхэлдэг бахан зайлсхийх энэгшилтэй нөхцөл. За тэгээ зайлсхийх энэгшилтэй нөхцөлд ингээд ярилцъя, хоёулаа тгий ингээ гээд байхаас бүр ингээд залхдаг одоо тий. Ингээл одоо араас нь ингээл яваал гэдэг. Тэгэл нөгөөх нь ингээл зайлсхийгээл яваал гэдэг. Яагаад энэ хүн ингээд байгаа юм бол гэж бодсон чинь тэр хүний энэгшилтэй холбоотой байна шүү дээ. Тэгээ яагаад ингээд зайлсхийгээд яг доторлоо нь ингээд нэг тийм гүн гүнзгий ойр дотны харилцаа тогтоох гэхээр л байхгүй болчихдог. За зөвхөн хосын харилцаанд гэлтгүү ажил төрөл дээр ч гэсэн анзаарэгддэг. Одоо энэгшил чинь бүхэл төрлийн харилцаанд ингээд мэдэгдэх нь шүү дээ. Хүмүүстэй ерөөсөө тэгж нэг ойр дотн нөхөрлөг бүгдэнтэй нэг сайн уу сони байна дажгүй дээ гэсэрнэ ийм ойрын яг ингээд нэг бүх амьдралаа болохгүй зүйлээ ярьж чаддгүй. Тийм хүмүүс ер нь зайлсхийх энэгшилтэй байх магадлал бас өндөр байдаг. Яг тэгэхээр доторх зүйлийг нь хин нэгэн мэдснээр ямар нэг аюул ирэх юм шиг тий өөрийг нь хянах юм шиг өөрт нь аюул занал хийх юм шиг юм мэдрэмж төрдөг байна. Тэгэхээр зайлсхийх энэгшилтэй хүнтэй харьцахад та юуг анхаарах вэ гэхээр гэл учир зүггүй дайраа аллах юм бол ерөнхийдөө танаас маш их юм аюулыг айдсыг мэдэрнэ гэсэн үг байхгүй аажмаар тий баг багаар тэр хүнтэй ойртох татнасах итгэлийг олж авах би тийм аюултай биш гэдгээ мэдрүүлэх тий тэгээд аюултай биш гэдгийг чи мэдрээд эхлэх юм бол тэр хүн ингээд нөгөө зай барих нь харьцангуй багасаад эхэлнэ. Тэгэхээр одоо хүмүүс ярьж байгаа шүү дээ хүмүүс одоо баг ингээд угаасаа баг хүнтэй суугаа байсан. Одоо яагаад одоо ингэ цагаан сараар гэстэй яагаад чи хүнтэй суухгүй байгаа гэдэг асуултанд дарагдана гэж ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхний цаанд бас нэгнэгшил байж ах вэ? Зүгээр наана ингэ миний үзэл бодол юм шиг. Угаасаа би нэгтгэхгүй гэх ингэ бодоод байгаа юм шиг боловч энэний цаанд тэр одоо нэгнэгшил байж байгаа. Энэ үзэл бодол чинь төлөвшөх нэг юм процесс дамжсан байгаа шүү дээ тий. Тэгээ наан харагдаж байгаа нь үзэл бодол юм шиг боловч цаана харагдаж байгаа нь нэгнэгшил харилцаанаас авсан шаарах тий. Одоо тэр эцэг эхтэйгээ харилцсан тэр сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоосон байдал нь бусад харилцаанд нь ингэж нөлөөлөд байгаа гэсэн. Тэгэхээр одоо ингээд би өөртөө 30 хүртлээ 40 хүртлээ ганц үе явнаа гэлээ. Эсвэл ингээд хин ч над хэрэггүй гэж боддог хүмүүс цааш шалтгааныг нь бас мэдэж таних хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгээ угаасаа уг нь хүний амьдрал чинь нөгөө нэг юм гэр бүлтэй болох нийгэм сэтгэл зүйн талаасаа ч физиолог талаасаа ч энэ ч одоо юм хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр энэ чухал хэрэгцээг бас юу үүсгээд байх нь бол тийм оновчтой биш байх нь шүү дээ тий. Тэгэхээр яг энэ энэгшил гэдэг зүйл нь болохоор багасаа л тухайн хүн одоо ингээд одоо тэгээс 3 настай бол түрүүн ярьсан шүү дээ. 3 наснд яг энэ зүйл нь ингээд төлөвшдгөө гэдээ ярьсан. Гэтэл яг энэ төлөвшсөн зүйлийг чинь тухайн одоо өргөж байгаа хүндээ ч юм уу нөхөртөө ч юм уу те айлгуулъя гэж бас айлгуулж чадахгүй хүмүүс байдаг болов. За би ийм энэгшилтэй шүү гэд энийгээ засъя гэж бодож байгаа боловч энэ төлөвшсөн зүйлийг бас шууд засаад өөрчлөх бас боломжгүй мэт санагдаад байна л да. Тэхийн тулд одоо яах ёстой гэдэг юм болов. Тэгэхээр шууд ингээл засчихад хэцүү. Яагаад гэвэл энэ хүн багаасаа ингээд нэг юм харилцааны загвар энэ хүнд тогтцсон байгаад шүү дээ тий. Тэгэхээр би биенийхээ энэгшлийг нэгдүгürt мэдээд надаас өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрөх нь чухал байна. За хоёрдугаарт хугацаа өгөх хэрэгтэй. Таны энэгшлийг мэдчихэл та нөгөө хүнийхээ энэгшлийг мэдчихэл тэр дороо өөрчлөлт гарчихгүй шүү дээ. Чи цаг хугацаа гэдэг зүйл байх хэрэгтэй. За тэгээд бас би биендээ энэ төрж байгаа мэдрэмжүүдээ маш сайн ингээ хуваалцаж явах хэрэгтэй. Одоо чи надад тэгж хандсан чи надад ийм мэдрэмж төрсөн. Тэ? Хитрхийх миний хувийн орон зай талтаад байгаа юм шиг санагдсан. Тэгэл за зайлсхийх энэгшилтэй хүнд чи надад Facebook-ийн кодыг өгөөч гэвэл тэгэл за баяртай болно.
сүүлийн энэгшил болохоор замбраагүй энэгшил гэж байна л та. Тэгэхээр замбраагүй энэгшил гэдэг нь яагаад хүн замбраагүй энэгшилтэй болдог вэ гэхээр нэгдүгээрт одоо юм архины хамааралтай, хүчирхийлэлтэй, хайрч мэдрэхгүй, тэгээд халамжч мэдрэхгүй, тэгсэн ирнэ юм дарамт шахалтуудыг асар их мэдэрдэг тийм орчинд өсөж байгаа хүмүүс үндсэндээ юм одоо замбраагүй энэгшилтэй болох юм суурин тавигддаг гэж үздэг. Тэгээ хосын харилцаанд замбраагүй энэгшилтэй хүн ер нь ямар болдгоо гэхээр нэг бол ингээд маш их ойр дотноо ингээд налигнаал талгнаал тий. Нэг бол маш хүйтэн хүндий. Ингээд нэг тийм цэл мөс төмөр хадагтай шиг тий. Тийм одоо зүйлүүдийг харуулдаг байх нь штэ замбраагүй энэгшил. За дээрэс нь яадгүй гэхээр ерөөсөө өөрийгөө бас бүрэн илэрхийлдэг. Дээрэс нь замбраагүй энэгшилтэй хүн бол юм токсик харилцаанд ингээ байгааддаг. Ийм хэн нэгнээс хит их хамааралтай юм харилцаанд тасаал байгаа л гэдэг. Энэнд маш үр төмхий байгаад байдаг гэсэн. Тэгэхээр одоо нөгөө хайр гэж яг юу болохыг угаасаа одоо мэдрэхгүй учраас зарим талаараа тэр зодуурыг, зарим талаараа тэр хүчирхийллийг хайр юм шиг мэдэрдэг болсон учраас одоо тийм орчин бас амьдраад ах магадлал өндөртэй байдаг гэсэн. Тэгэхээр замбраагүй энэгшил бол бас энэ тал дээр замбраагүй энэгшилтэй бол нэлээд ажиллах шаардлагатай болж таарж байна гэж ойлгох нь тийм ээ. Тэгээд нэг талаараа одоо таны араас гүгээд байгаа юм шиг. Нэг болохоор огт ингээд харьгүй юм шиг. Ингээд маш ойлгомжгүй тодорхойгүй байдлыг ерөөхдөө харилцаанд илэрхийлээд байдаг. Тэгээ уг нь ууш умдаа бол дотроо бас л асар их хайр нэрлэг хүсэж байгаа хэрнээ гадагш нь бас түлхээд байдаг тий. Тэгээ нэг юм залуучуудтай хосуудтай ч юм уу ингээд яриад үзэхээр нэг юм авч болохгүй хайч болохгүй өөгч биш болчирхаач биш нэг юм харилцаанууд үүссэн байдаг шүү дээ тий. Нөгөө хүн хайртай ч юм шиг хоёулаа бие биендээ хайртай ч юм шиг, хоёулаа хайргүй ч юм шиг тий. Тэгэл нэг ийм одоо маш их эргэлзээ үүсгдэг бахан тий. Тэгэхээр ийм одоо замбраагүй энэгшилтэй хүн бол маш их эргэлзээ үүсгдэг харилцаанд донд. Яг энийг үйлдэлийг харахаар л яг хайртай гэж байж идэл удаачгүй ингээд огт танихгүй шиг ингээд хүүтэн хүндий зан гаргаал тий. Иймэрхүү байдлууд анзаарагдаад ирэх юм бол энэ замбраагүй энэгшил байна гэж ойлгох юм. За тэгээд энэ дөрвөн төрлийн энэгшил энэгшлийг бид нар нөгөө одоо өөрчлөхийн тулд амьдралдаа одоо ингээд юм хэдийгээр ийм энэгшилтэй байсан ч хэвийн амьдарч хэвийн харилцаа тогтоож сурахын тулд нэгдүгээрт энийг мэдэх хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй. За дээрээс нь цаг хугацаа хэрэгтэй. Юу одоо ингээд өөрчлөгдчихдөг юм биш ээ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй ахын тийм ээ. Тэгэхээр цаг хугацаа хэрэгтэй учраас бие биендээ бас цаг өгөөрэй. Өөрийгөө таньж мэдэртэн. За зарим нэг нь бол за одоо хосууд маань асуудал үүсээд нэг энэгшил гэж нэг юм байдгийн байна. Тэгээ хоёулаа энэ ямар энэгшилтэйгээ мэдъя, ийм төрлийн мэдээлэл байдгийн байна гэдээ хуваалцсангууд зарим одоо найз залуу ч юм уу эсвэл одоо найз охин нь энийг ойлгохгүй байх магадaltaй. Би ингээд хэвээ энэ сэтгцийн өвч мөвчтэй биш. Гэтэл энэгшил гэдэг чинь ямар ч юм сэтгцийн өвчин биш. Угаасаа бид нар бусдад одоо харилцах юм харилцааны загвар тогтцсон л байгаа даа гэсэн. Тэгэхээр энэ ямар нэг тийм өвчин биш юм шүү манайхаа тий. Хүн хүний юм одоо онцлог юм хэлбэрүүд болоо явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас хэд эмзэг хандахгүй байгаасай, нээлттэй хандаасай гэж үзэж байна. Иймэрхүү зүйлүүд дээр нээлттэй хандж ижил хосын үеийн харилцаа илүү эрүүл болно шүү дээ. Тэгэхгүй ингээд би мэдрэл мотой шиг би тэр сэтгэл зүйчтэй ч очихгүй гээл те. Ингээд харилцааны асуудлаа шийдэхгүй яваал, хүлээн зөвшөөрөхгүй яваал ах юм бол одоо өөрчлөлт гарахгүй. Гэхдээ таны амьдрал хохирно гэхээс өөр хэн нэгний амьдрал хохироод эрсдээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас та өөрийн гэсэн хариуцлага бас үүрээд ийм эрүүл хандлагатай байгаасай гэж хүсэж байгаа. Тэгэхээр манайхан бол манай нөхөр очихгүй гинэ. Мэдрэл мөөгүй гинэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгж хаалгаж үл ерөөсөө болохгүй байх нэ. Тэгэхээр яг энэ дөрвөн энэгшил нь болохоор зүгээр ингээд за яг миний сая ойлгосноор бол за багасаа одоо гэр бүлийн хүмүүжил бас амар чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бас ойлголоо л да. Тэгэхээр бас нөгөө зайлсхийх энэгшил гэж та бас түрүүн ярьсан шүү дээ. За энэ нь болохоор нөгөө хайр нь одоо дэндүү одоо ингээд хайрлцсан ч юм уу тий. Хайр нь нэг юм хяналт болсон юм шигээр бас ингээд илэрхийлэгдснээрээ зайлсхийх энэгшилтэй бий болж байгаа юм болов уу гэж бас харлаа л да. Энэ тал дээр та бас ярих хэмж ирвэл. Тийм үндсэндээ яг зайлсхийх энэгшилтэй болоход нөлөөлж байгаа зүйл бол хит их хяналт байгаа юм л да. Тэгэж соо ингэж бос хүнтэй тэгэж харьц чи ингэж яа гэл бүх юмыг зааж байна. Чи хүн асанд хүрэхийн хувцастай уг нь бол хинтээ яаж харьцах өөрөө шийддэг байх хэвээр. Хоолоо яаж итгэхээ, өөрт нь юу тухтай тухгүй байгааг өөрөө шийддэг байх хэвээр. Тийм одоо боломжийг ингээд хаачаар хүүхэд
нөгөө эцэг эхийнхээ тэр харилцаа хандлагаас хайр гэдэг нь хяналт юм шиг мэдрээд эхэлчихдэг. Тэгээд яаж гэнэ гэхээр хин нэгнийг хайрлахаар, хин нэгнтэй дотн байхаар тэр хүн өөрийг нь хянах юм шиг мэдрээд тэгээд бусдаас асар их зайгаа авч эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо эцэг эхчүүд маань энэ дээр бас юуг анхаарах вэ гэхээр нөгөө хяналтаа хэтрүүлэх юм бол хүүхэд таны юм даа тий. Одоо ойр дотн харилцаанаас зайлсхийдэг хин нэгэн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр аль болох нөгөө хяналтыг бол бид нараа нөгөө маш юм тохирсон байдлаар л одоо ашиглах хэрэгтэй. Тэгээ хүүхдээ бас юм бие даасан болгож өсгөхт нь бас нэг анхаарах хэрэгтэй. Тэр хүүхдийн өөрөө шийдэж чадах зүйлийг багаас шийдүүлж тий үжил бодлыг нь бас тэр өөр байгааг нь хүлээн зөвшөөрчиж эн чинь хүүхдийг бие даасан насанд хүрсэн болох гэдэг байхгүй. Тэгэхгүй ингээд одоо хит хяналт байх юм бол таны харилцаа, хоёрын харилцаа, таны ээгнэгшил ямар байхаас хамаарат та хүүхдтэй одоо яг тэр ээгнэгшлийг өвлүүлээд байна гэдгийг л мэдэх хэрэгтэй болж таараад байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр та бүдэрийн бас яг ярилцах цаг тунд өгч байна л да. Тэгэхээр өнөөдрийн маань бүдэрийн бас ярилцж байгаа гол сэдв мэдээж нөгөө харин таван хэл, ээгнэгшил гэдэг энэ зүйлийн талаар ярилцлаа. Тэгэхээр бас та нэвтрүүлгийн төгсгөлтэй асуудалтай зориулаад за энэ харин таван хэлээ мэдснээрээ юм өргөөчтэй шүү. За магадгүй ээгнэгшил гэдэг чинь түрүүний таны хэлсэнчлэн сэтгэлийн ямар нэгэн тийм өвчин болол биш дээ. Энэ зүгээр л нөгөө багаасаа хүнд заягдсан зүйл болохоор ойлголцох гэдэг зүйл бас илүү чухлаа гэдгийг бас ойлгосон болоо гэж бодож байна л да. Яг үнэн. За тэгэхээр хосын харилцаанд нөлөөлдөг маш олон зүйлүүд байгаа. Өнөөдөр бид хоёр чухал зүйлсийг нь авч үзлээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бидсэн зүйлээ сонсоод өнгөрөхгүй хэн нэгэнтэй одоо хуваалцаасаа гэж хүсэж байна тийм. За дээрэс нь Валентинаар одоо ганцаараа байгаа хосгүй байгаа залуучуудаа гэж хэлэхэд ганцаараа байсан ч happy баяр хөөртэй байж сурах нь өөрөө маш чухал. Тэр тусмаа би өсвөр насныхаа дүүнерт нэг юм захимаар байгаа байхгүй. 10 жилд ингээд одоо ерхий боловсролын сургууль багт хин нэгэн одоо бандаар хин нэгэн одоо хөвгүүнээр гуйлахгүй бол ингээд нэг тийм хоцроод байгаа юм шиг нэг л дутуу юм шиг мэдрэмж байгаа. Тушуухан л үерхэмээр юм шиг санагдал. Тэгэл одоо оюутан болж байгаа залуучууд маань ч гэсэн оюутан болоо шууд үерхий гээл те үерхдэг. Тэгэл юу юугаа амьдрал болоод хүүхэдтэй болоод гэтэл яг нөгөө хайр гэдэг зүйлд өөрийгөө суралцуулах хэрэгтэй. Өөрөө бас тэлзээ хувьд юм бие дагаа төлөвшөх хэрэгтэй. Гэтэл тийм одоо орон зай өөртөө өгөхгүйгээр хэн нэгнтэй хамт байж ижил чи сайн сайхан явах юм шиг. Хэн нэгнээр хайрлуулж ижил сайн сайхан явах юм шиг байгаад байгаа бол энэ нь өөр эрүүл зүйл биш юм аа. Тэгэхээр өнөөдөр чи хэн нэгэнд таалагдахгүй, хэн нэгэнд хайрлагдахгүй байсан ч өнөөдөр яг өнөөдөр байгаагаараа чи одоо үнцэнтэй. Ганцаараа байж сурах нь өөрөө энэ одоо эрүүл ээнэршлийн бас нэг чухал чанар байгаа байхгүй. Тэ харилцааг эхэлж чаддаг, дуусгаж чаддаг, тэрэнд ингээд нэг шархлаа шаналаад байхгүй, тэ? Бусадтай дотнож байж чаддаг, зайгаа барьж чаддаг. Тэгэхээр энэ харилцаанд бид нар одоо суралцаасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо хэтэрхий их одоо бусдын хайр сэтгэлийн эрэлт битгий гараасай, тэ? Эхлээд өөрийгөө маш сайн таньж мэд, чиний хайрын хэл юу вэ? Чи ямар янагшилтэй, чи бусдтай яаж харилцаа тогтоож байгаа юм? Хангалттай цаг байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ юу юуг битгий их бас яраарай. Тийм гэж хэлмээр байна да. За түрүүний яг таны асуултан дээр бас дахиад нэг зүйлийг асуучаар одоо нөгөө цагаан сар болох гэж байгаатай холбогдуулаад те хүмүүсийн нөгөө ганц бие хүмүүсийн хувьд одоо нэг хэцүү асуулт нь болохоор одоо хизээ хүнтэй суугч байна гэдэг нэг зүйл асуугаад байдаг шүү дээ. Тэгээ энэс зарим нь болохоор ингээд зайлсхийдэг. Энэ зүгээр үнэхээр бүр амар хэцүү асуулт мэт санагддаг. За үүнээс болоод баг одоо айл гэсгүй залахгүй гэдэг ч хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр зүр сэтгэл зүйч өний хувьд та энэ тал дээр бас ер нь юу гэж хардаг бэ? Ер нь ингээд ганц биеэрээ ч юм уу хүнтэй суухгүй явах боломж тоо юу? Яг энэ бол хүний нэг өөрийнх нь одоо эрхчлөөний асуудал шүү дээ. Тийм болохоор одоо заавал хостой бай, хосгүй бай гэдэг юм байхгүй. Аль нь танд тухтай байна, таатай байна. Тэгээд тэрийгээ сонгож болно. Хамгийн гол нь нэг л зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Хүн болгоны амьдралын цаг хугацаа өөр. Таны үе тэнгийнхэн тустай гараад хүүхдтэй болоод хүүхд нь цэцэрлэг сургуульд орлоо гэд та тийм байх хэрэгтэй гэсэн үг биш байна шүү дээ. Тийм учраас таны амьдралын цаг нь ирэх юм бол та магадгүй одоо өөрийнхөө сэтгэл зүйд байгаа, дотор байгаа зүйлүүдэд таньж мэдээд өөрийгөө хөгжүүлээд боловсруулад явж хахад үнэхээр жинхэнэ хайртайгаа учрах юм бол энэ бол өөрөөсөө маш хурдан өрнөн тэр хүүхэдтэй болох, тэр гэр бүлтэй болох гэдэг бол тийм одоо холын зүйл биш юм аа. Тэгэхээр тэр зөв хүний олох хүртлээ тэр одоо ойлголцлуудыг бий болгож өөрийгөө хөгжүүлэх хүртлээ яарахгүй байж бас болно. Тэ? Гэхдээ энэний цаана яг юу байгаа вэ?
би яаж байгаа вэ гэдгээ л таньж мэдэх хэрэгтэй. Та өөрийгөө маш сайн таньж мэдсэн байх юм бол өөрийгөө таньсан тэр хүнд л та татагдана. Та өөрийгөө маш сайн эдгээсэн байх юм бол та өөрийгөө эдгээсэн хэн нэгэн хүнд л татагдана. Тэгэхээр бид нар одоо юу ч гэдэг нь сайн үнтэй л учрахгүй бол болохгүй гэл амар их загтгэн штэ. Тэгэл өөрөө ч гэсэн дотроо сайн хүн хаана байгаа, сайн хүн гэж ямар хүн байдгийг бас мэдэхгүй. Гэтэл тэр нь яаж ийм нөхөр бид нар одоо сэтгэл судлалт нэг юм онл байдаг юм л та. Өөрөө шарахтай хүн татагддаг гэж байна. Өөрөө асуудалтай хүнд татагддаг гэдэг байгаа юм. Тэгэхээр бид нар нэг одоо сайн сайхан хүнтэй уулзраа сайн сайхан амьдрахын эхлэл бол та өөрөө юм аа. Сайн хүнтэй ямар хүн уулзах вэ гэхээр өөрийгөө эдгээсэн хүн. Өөрийгөө таньж мэдсэн хүн, өөрийгөө хөгжүүлсэн хүн одоо яг тийм хүнийг л татагддаг гэсэн. Тэгэхээр шарахтай хүн бол шарахтай хүнд л татагдана. Тэгэхээр та одоо ямар нэг хосын харилцааг бий болгох гэж яарахасаа илүүтэй эхлээд өөртөө шарах байна уу? Ямар нэг дотоод асуудал байна уу? Тэрийгэ эдгээж ээж дараа нь харилцаа явах юм бол та угаасаа сайн хүнд татагдана гэсэн үг тий. Эдгсэн сэтгэл зүйн хувьд эрүүл харилцаа тогтоож чаддаг хүн татагдана гэсэн үг байна. Тэгэхээр хэн нэгэнтэй одоо сайн хүнтэй уулзах уугүй юу гэдэг чинь танаас хамаарна гэж ойлгох тий. Тэгэхээр та өөртөө маш сайн анхаарч өөрийгөө маш сайн таньж мэдэрээ. Энэ нь өөрөө таны амьдралын одоо эхлэл одоо сайн сайхан зүйлийн эхлэл байх болно л гэж хэлье да. Ингээд дуусгая. За бидний урилгыг хүлээн авах хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгээ танд сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Сэтгэл зүйн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар эрг уулзцгаая.